За, Зандан шатар ерөнхий сайдын кабинетийг дэмжиж байна. За, энэ өмнөх засгийн газраас миний хамгийн түрүүнд асууж байсан асуулт энэ эдийн засгийн үр өгөөж айл гэрийн өрх хаалгаар яаж орох вэ? Нэг хүнд ногд дотоодын бүтээгдэхүүн $10,000 хүргэж болно. Тэр тэгтээ аль хэсэгт нь хэдэн хувиар яаж хүртээмжтэй очих уу гэдэг тал дээр бодит үнэлгээ дүгнэлтийг хийх ёстой. Тийм учраас энэ тал дээр $10,000 хүргэх гэдэг энэ зорилтонд ирэх 4 жил хүрнэ гэж энэ мөрийн хөтөлбөрт бол ерөнхийдөө тавьсан байж байгаа. Тэгээ энэний нөгөө хүртээмж гэдэг зүйл дээр нь анхаарахгүй бол болохгүй гэдгийг бол захиж хэлмээр байна. Тэгэхээр энэ тал дээр ямар хуу бодлого бодож байгаа вэ гэдгийг асуумаар байна. За мэдээж иргэд маань ирэх 3 жилийн хугацаанд цалин хөлс тэтгэвэр тэтгэмж, өрхийн бодит орлого, аж ахуйн нэгж байгууллагууд маань миний орлого яг яаж сайжирсан бэ? Миний борлуулалт хэрхэн өссөн бэ гэдэг тал дээр бол бодитоор үнэлт өгөлт өгнө. Тийм учраас засгийн газар маань энэ тал дээр бол түрүүний жавхлан сайд хэлчүүдээ нэг жилдээ 6 хувиар л нэг цалин тэтгэврийг ингээд аргалаад яваад байх юм бол энэ бол бодитоор бол нэмэгдүүлэх гэсэн үг бол биш. Инфляц зүгээр хаах хэмжээний явна гэсэн үг. Дээрээс нэг зүйл бол энэ иргэдийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн энэ зээлүүдийг 50% нь хязгаарлаад санхүүгийнх нь тодорхой хэрэгцээнүүд нь л хязгаарлалт тогтоосон. За валютын анш өсөж байгаатай холбоотой, хэрэглээний зээлүүдийн үлдэгдлүүд өсөж байгаатай холбоотой бол иймэрхүү арга хэмжээ авах нь нөгөө талаар харахад Ахмад гэдэг манад эрс тэтгэврт гардаг 40-45 50-тай хүмүүст орон сууцны зээл олгодог юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгодог юм байна. Харахад тэтгэврийн зээл бид харагдаад байгаа боловч энэ чинь цаана бизнес хийд юм байна. Аж ахуй эрхлэх гэж оролддог юм байна. Тийм учраас энэ боломжийг манай жижиг дунд үйлдвэрлэл хөдөө аж ахуйн яам, гэр бүл хөдөлмөрийн яам, за бусад энэ бизнесийг дэмжих энэ юунуудаар бол давхар судалж үзэх хэрэгтэй юм байлээ шүү гэдгийг бол бас хэлмээр байна. За ордуудаа авна гэдэг энэ гэрээ хэлцээрүүдийг бол бас богино хугацаанд хийх ёстой гэдгийг бол хэлмээр байна. Авах авахгүй өгөхгүй тэрний хэнийх гэдэг байдал дээр бол энийг бол маш шуурхай засгийн газар маань ажиллах болов уу гэж бодож байна. За сайдартай нэг зүйлийг бас хувийнхаа тойргийг маллаад бусдынхаа тойргийг битээ марчаарэ. Энэ тал дээр Монгол улс л нэг л тойрог, нэг л ард түмэн. Тийм учраас энэ тал дээр бол бас гишүүдтэйгээ илүү их сайн хамтарч ажиллаарай гэдгийг бас хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдаас хэлмээр нь өөрөө энэ салбарыг сайн мэдэх хүн хаана алдаа оноо байгаагаа мэдж байгаа. За гишүүд донд ч гэсэн мэрэгжлийн экспертүүд нэлээд судалгаа хийж гисэн хүмүүс байж байгаа. Энэ зүйлээ хамтдаа хийгээд явах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. 1 минут аваад өргөжлөлтөд хийчих. За нийгмийн даатгал татврын реформ дээр бол уулынх нэлээд хүмүүс хүлээлт байгаад байдаг. Гэхдээ яг энэ эдийн засгийн нөхцөл байдалтай тохируулаад бид нэр айжмар ийшээ шилжих шаардлага байна уу гэж харж байгаа. Тухайлбал нийгмийн даатгалын реформ шинжилтээр бол ард иргэдийн хүлээгээд байгаа шиг огцон бууруулах, за татвар ч гэсэн шууд 1% болох хэтэргээд нэлээд өндөр хүлээлттэй байгаад байсан. Тэгээ энэ тодорхой өмнө оруулж ирсэн татврын шинжилгүүд нь хэврээ орж ирэх үү, арай өөрчлөгдөх үү, энэ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гэдгийг хэлмээр байна. Орон сууцны үн бас нэлээд үнэтэй байна. Энэ тал дээр яг ямар чухам, ямар бодлого бодож байна. За аюулгүй байдлын асуудлаар бас хэлмээр байна. Янз бүрийн осол аваар энэ тэнд гарах юм аа. Нийгэм даяараа шуугах юм. Их хурл засгийн газрын асуудал болж хувирах юм. Тийм учраас энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдал дээр манай сайдар маань анхаараарай. Нийгмийн түншлэлийн энэ харилцаагаа улам сэргээгээрэй. Ажил олгогч, ажилчныхаа төлөөлөлтөд уулздаг сайд байгаарай гэдгийг бас захиж хэлье.